биеийн дархлааг сайн байлгах, за биеийн дархлаагаа сайн байлгаснараа элдв өвчин эмгэгт өртөхгүй байх энэ асуудал бол зөвхөн энэ коронагийн үед ч биш юм. Хүний бол байнгын л одоо тэрийг анхаарч явах хэрэгтэй зүйл юм байна. Тэгэхээр хэрвээ дархлаа сайн байх юм бол хүн одоо янз бүрийн тусмаа халдварт өвчнүүд. За одоо халдварт өвчнүүд тухайлбал бол одоо сүрээгээл аюултай зүйл байна. Монголчуудын дотор сүрээг байгаад байна. За тэгээ бидний энэ орчны бохирдол ихтэй байгаа үед энэ төвөө одоо шээс бас хүний ялгадас байж байгаа, хогоо амаг байж байгаа, уцаа асарч байгаа. За гих мэтчлэнгээр за хөрсний бохирдол их байгаа гэл энэ үеэр тэгээ монголчуудын дунд сүрээгийн өвчлөл их байна, хеликобактерийн өвчлөл их байна гэх ингээл маш олон халдварын өвчлөлүүд их байгаа энэ үед бол энэ бүгдээс сэргийлэх хамгийн том арга бол хамгийн том бидний өөрийн маань одоо хүч бол энэ дархлаа гэдэг функц бол байж байгаа. Тэгэхээр дархлаа гэдэг бол дархлааны хэдийн эсүүд ерөнхийдөө тэр эсүүд одоо бид гаднаас орж ирсэн тэр эмгэгтэй одоо өвчин үүсгэх гээд байгаа тэр бактери вирусыг ингэж барьж аваад устгадаг ийм л үйл ажиллагаан дээр хүний бие. Тэгэхээр дархлаа гэдэг бол хүний биеийн одоо байгалийн зохицуулалттай бидний хамгаалалт гэсэн утгатай. Тэгээд дархлааг хэрэг хамгаалахгүй дархлаагаа дэмжихгүй байх юм бол одоо өвчин эмгэгт өртөөд ингэснээрээ зов зүтгэн гэсэн утгатай. За тэгээд дархлаа дэмжих 3 үндсэн хүчин зүйлийг бол бид нэр зөндөө л ярьж байна. Одоо энэ телевизионуудаар ч гэсэн зөндөө л яриад байна. Тэгэхээр нэгдүгээр маш сайн унтах хэрэгтэй байж байгаа. Хоёрдугаар маш сайн шин тэжээлэг хоол хүнс хэрэглэх ёстой байгаа. За дараагийнх нь аль болох сэтгэл санаагаа тайван, уур уцааргүй, стресстгүй байх. Энэ 3 үндсэн хүчин зүйл бол дархлааг дэмжих 3 багц хүчин зүйл гэсэн утгатай. Хэдийгээр сэтгэл санаа сайхан байгаа ч гэсэн хоол хүнсээрээ шин тэжээлэг биш байх юм бол. За хэдийгээр шин тэжээлэг хоол хүнс идээд байгаа ч гэсэн нөгөө сайн унтах цагтаа унтаж, сэрэх цагтаа сэрэхгүй байх юм бол энэ бүх зүйлүүд бас нэг тийм таатай байдал бас үүсэхгүй. Тийм учраас та бүхэн нойр, хоол, стресс бүрийг бол маш сайн анхаарч явах хэрэгтэй зүйл байх нэ. Тэгэхээр зэрэг одоо сүүлийн үед хүмүүс бясалгал хийгээд байгаа чинь энэ сэтгэл санаагаа удирдах гэдэг энэ нэг хэлбэр байна. Тэгэхээр бясалгал хийнэ гэдэг бол одоо дасгал хөдөлгөөн хийнэ гэдэг бол хүний стрессээс ангижруулах нэг том арга бол байгаад байна. За цаг нартаа унтна гэдэг бол тэр цаанаа бүр нарийнда ярих юм бол унталт гэдэг бол нөгөө даавар эсийн өсөлтийн тухай одоо даавруудын одоо нийлэгжилт, эсийн өсөлт олон зүйлийг дэмжээс гадна хамгийн гол нь сүүлийн үеийн судалгаануудаар бол эсийн мембраны тэр бүтцэд эсийн мембранд эерэг сүрэг нөлөөлөх гэдэг ийм том нөлөөллүүд байна гэдэг эрдэмтдийн судалгаанууд бол их олон талаар бол гарч ирж байна. Тэгэхээр зэрэг цаг нартаа унтнаа гэх. Тэгэхээр одоо телевизүүдээр байнга л одоо унтуулаач, хүүхдээ унтуулаач гэдэг ингэ яриад тааш. Тэгээ манай ханж одоо нэг ихээр тахарч зүйлээ дүжирч эхэлдэг, хэрэгжүүлдэггүй. Тэгээд хэдэн жилийн дараа болохоор өвчин эмгэгт өртөөд тэр үедээ одоо нөгөө өөрсдөө бурууч ингэж анхаарахгүйгээр ингэ буруу яваад байгаа ийм зүйлүүд бол байна. За хоол хүнсний тухайд бол тэгэхээр тэр дархлааны эсүүд үүсэн бий болох тэр одоо үйлдвэрлэл явуулах үндсэн одоо юу чинь одоо юу гэдэг нь түүхий эдэнд хоолоор дамжиж орж байгаа шүү. Тэгэхээр хоолоор дамжиж ороод бидний биед одоо үүсэн бий болоод ингээд тэр дархлааны эсүүд чинь одоо нэг хэсэг нь бусдаж алуу болоод шинээр эс үүсчихэд тэгэхээр бидний бие махбодын бодис хэлцээний асуудал яриад байгаа шүү. Тэгэхээр зэрэг тэр эсүүд ч гэсэн устдаж алуу болоод бас нэг гадны юмнуудаа ингэж тэмцэж байгаа одоо тэр чинь тооны үед цөөрнө. Гэх мэтчлэнгийн юм олон процессууд явж байгаа. Тэгэхээр дархлаа дэмждэг хоол хүнсийг бол нэгдүгээр та бүхэн юу гэж ойлгох вэ гэхээр яг энэ одоо чинь ганцхан ладууны мах, ганцхан аарц гэл ингээл нэг ийм зүйлүүд хошуурхаасаа илүүтэйгээр өглөөний цагаар тогтмол өдрийн хоолой чанартай идэх оройны хоолой цаг нартаа идэх хэд оройтож хоол хүнс идэхгүй байх гэдэг энэ нэгдүгээр зарчим энийг баримтлах хэрэгтэй. Хоёрдугаар зарчим нь юу вэ гэхээр аль болох одоо үйлдвэрийн боловсруулалт өндөр хийсэн, шин тэжээлийн агуулмж багатай болчихсон. За тэгээ хүний биеийн нэг төдийлөн ашигтай биш нөгөө эсэн чихрийн агуулмж өндөртэй, нөгөө янз бүрийн тосны агуулмж өндөртэй. За дээр нь хамгийн аюултай зүйл бол маш их химийн нэмэлттэй буюу химийн бодис орсон энэ хоол хүнснээс аль болох татгалзаад аль болох органик хүнснүүдийг хэрэглэж байгаа юм бол энэ дархлаа дэмжиж нөгөө юу авч их чухал үүрэгтэй байдгаа. Тэгэхээр зэрэг хүмүүс ингээд дархлаа дэмжин гэхээр л ерөөсөө ладууны мах идэ аарц ууй одоо яадаг чинь тийм ийм л нэг хитгэн юм дээр одоо чинь
хэдхэн төрлийн хүнсийг л идэж ууж ивэл одоо хоол хүнс одоо дахлаа дэмжээл ингээ сайхан байгаа юм шиг ойлгоод байгаа. Гэтэл хоол хүнсний зүйл бол одоо ийм уухад бол тэгж ярьж болно л да. Жишээ нь даралтны ийм уухад бол өөрийн биеийг аль болох гаж нөлөө өгдөггүй. Энэ даралтны имийг уухад бол хэрэгтэй юм байна гэд ингээ явж болно. Ийм гэдэг бол яг одоо зорилттой үйлчилгээтэй, бай үйлчилгээтэй. Ингээд бол явж болно. Гэтэл хоол хүнсний үйлчилгээ гэдэг бол бай үйлчилгээ байхаас гадна одоо тэр таргет тэр бай зохицол тэр үйлчилгээ байхаас гадна ерөөдөө хоол хүнс гэдэг бол хүн төрөлхтний хүн үүссэн цагаас хойш хүн гэдэг амьтан бол маш олон төрлийн хүнсийг идэж ууж одоо үр тарианы төрөл, сүүний төрөл, махны төрөл, жимс ногооны төрөл гэх мэт энэ бүлэг хүнснүүдээс ингэж идэж ууж тэр бүлэг хүнснүүдээс бид нөгөө нэгнээс нь авч чадахгүй байгаа шинэ тэжээлээ нөгөөс нь авч ингэж хэрэгэлдэг. За тэгээ орсон нөгөө шинэ тэжээлийн боцууд маань бидний биеийн бүхий л үйл ажиллагааг дэмжиж ингэж явж идэг учраас энэ дархлаа дэмжих гэдэг нь ганц нэг хүмүүсний зүйлийг ингээл одоо шин саримсэл ичээвэл дархлаа дэмжиж чинь ч гэдэг юм уу иймэрхүү буруу ойлголтууд. Тэгэхээр энэ бол ихтэй цаанаа нөгөө бүтээгдэхүүнийг зарж борлуулах гэсэн тэр хүнсний худалдааг нэмэгдүүлэх гэсэн нэг тийм бизнесийн санаахад яваад байгаа гэдгийг бас та бүхэн маш сайн ойлгох ёстой. Гэхдээ саяын хүнснүүд муу юу гэж биш л дээ. Эдгээрийг хэрэгжилж болно. Гэхдээ одоо дандаа л адууны мах хэрэглээл дандаа л аар цугаал одоо дандаа л ингээд энэ бол мэдээж хоол хүнс уудахтай гонхтой болж хувирна шүү дээ. Тэгэхээр ингээх угаасаа боломж байхгүй. Тэгэхээр хүмүүс маань нөгөө хэрэглээнийгаа төвшөндөө нэг энэ хитгэн хүнсэл хэрэглэх юм байна гэж бодоод нөгөөдүүлээ нэг жоохон хэрэгжилжсэн мэдээж хүн чинь ууд нь дандаа тийм хэрэглэнэ гэж хоол хүнсэн дээр байхгүй шүү. Тийм учраас ингээд болчиход ийм байдал үүсэт. Тэгэхээр түрүүний миний хэлсэнчлэн нэгдүгээр одоо өглөө өдөр оройн хоол цаа сайн байлгах, хоёрдугаар тэр боловсруулсан болон химийн нэмэлт ихтэй хүнснүүдээс зайлсхийж аль болох одоо байгалийн гаралтай хүнснүүдийг хэрэглэх нь бол өөрөө дархлаа дэмжихэд бол маш чухал үүрэгтэй байна. За дараагийн нэг хоол хүнстэй холбоотойгоор дархлаа дэмждэг нэг чухал зүйл бол аль болох хоолыг халуун хоол. Тэр тусмаа шүл, халуун шүл. Тэгэхээр шүл ухаар ингээл хүний хөлс чихраад, бие тавираад ингээ сайхан болдог гэдэг хүмүүс бодор мэдэж шүү. Гэтэл бид нэр хоёрдугаар хоол чинь цувь эзний дараа тийм үзэгдлийг бид нар бараг мэдрэхгүй шүү дээ. Маш их цадарт гидс дүүрэлтэл мэдрэгднөхөөс нэг их одоо хөлс гараад бие тавираад ингээ сайхан болох юм бол ерөөсөө байхгүй шүү. Тэгэхээр зэрэг аль болох шүлтэй хоолыг тэр тусмаа одоо шүлтэй хоол өглөөдөө сайхан одоо бэлтгэсэн халуун янз бүрийн цутангууд, шингэн цутангууд тэр хэрэгжилж явах юм бол тэр бие махбодын нүд хэрэгтэй. За тэгээ өмнө бид нар бас дархлаатай холбоотой лайв бол хийжсэн. Пост бэлтгэж бас оруулж ирсэн, видео пост оруулж ирсэн. Тэгэхээр дараагийн нэг зүйл нь дарахгүй байх. За энэ бол хоолтой холбоогүй ч. Тэгэхээр тэр биеийн температурыг нэмэгдүүлнэ гэдэг өөрөө дархлаа дэмжих маш том үйлчилгээс үзүүлж идэг. Тэгэхээр одоо бид нар орыг хаач орсон ингээд дархлаа бишээ биеийн халуунаа үзүүлээд байгаа. Та нар хэрвээ анзаарах юм бол одоо биеийн халуун чинь бүр 30 одоо бид нар бол нэг 35.1 эдтэй байна гэд ингээд биеийн халуунаа бодож ил хэмжүүлэхээр чинь бүр 33-та 32-та энэ төр гараад байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь хамгийн сүүлийн судалгаагаар Америкийн одоо Yale сургуулийн эрдэмтдийн судалгаагаар юу гарч ирсэн гэхээр хүний биеийн дулаан 33 хэмээс доошоо орж явах тэр цаг мөчид хүний биеийн дархлаа сулрах тэр акшн бол гарч ирдэм байна гэсэн. Тэгэхээр энэ бид нар мэдээж нэг их даарч явжгаад тэгэл их даарснаас болоод ерөөс ингээл ханигаал ханиа түрээл ингээд явцдаг. Тэгэхээр даарснаас болоод ингэчлээ гэдэг юм чаа. Тэгэхээр зэрэг энэ биеийн химийг хит их доошоо оруулахгүй 33 хэмээс доошоо оруулахгүй 32 энэ төр болгочихгүй байх нь бол дархлаа дэмжихэд их чухал үүрэгтэй байж байгаа. Тэгэхээр аль болох дааруулахгүй хүүхдүүдэд дааруулахгүй. Тэгээ дааруулахгүй байна гэд хит их одоо бигнэх бол бас нөгөө талаараа их сүрэг. Тийм учраас тэр хэвийн жигийн биеийн одоо температурыг барих ёстой. За маш их даардаг тэр одоо шин захтаар ил задгаа юм хөдөлтөд хүмүүсийн хувьд ч юм уу энэ даарахгүй байхтаар бол маш юу яаж өөрсдөө анхаарах юм бол бас дархлаа хамгаалах нэг зүйл болно гэсэн үг. За бас дархлаа дэмжихтэй холбоотой өөр нэг хэлэх зүйл нь бол бүдүүн гэсний микрофлора. Тэгэхээр бид нөгөө пробиотиктой, пребиотиктой бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж пробиотик. Тэгээ пробиотиктой бүтээгдэхүүн ч одоо бидний гар дээр илүү энэ бол одоо таргнууд байгаа шүү дээ. Ерөөсөө үйлдвэрийн боловсруулалттай ч бай, өөрөө гэртээ бүрээд иддэг ч бай ийм таргнуудыг их хэрэглэж явах юм бол эсэг цаа эдэнүүдийг ийм үдэг хэрэглэж явах юм бол одоо ингийн хормог байна, гүний айраг байна.
ийм бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж байгаа юм бол энэ гидсний микрофлора буюу гидсэн дотор байгаа ашигтай бичил битнүүдийн тоо байх ёстой байна гэдэг бол бас хүний биеийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй бол байж байгаамаа. Тэгээд хоолтой холбоотой болон холбоогүйгээр дархлаагаа хамгаалж явах шаардлагатай. За өнөөдрийн ганцхан ковидын цаг үед ч биш, ерөн цаашдаа агаарын бохирдол өндөр байгаа энэ цаг үед бие элдв халдвараас өрсөлдөн сэргийлэх эрүүл энх оршихын тулд энэ дархлаа гэдэг зүйлийг бид нэрийг хамгаалж явах хэрэгтэй. Энийг дэмжиж хамгаалж болох хэд хэдэн хүчин зүйлүүдийг та бүхэнд энэ удаа хүргэж байна.